За сайн байцгаана уу манай хим ахвадтай ихэр жинлүүр хумхын ордныхны маань шинэ 7 хоногийн шинэ сарын шинэ 7 хоногийн уншлага эхэлж байна. За манай одоо хим ахвадтай улсууд энэ 7 хоногт ямар ч хэлсэн шинэ хайрын одоо хайрын дохиод угарсан гэдгийм үү, хайрын сэтгэл догдолсон ч гэдгийм үү, ийм 7 хоног болохоор харагдаж байна. За нэг одоо хүн амьдралаас чинь явж нөгөө хүн орж байгаа юм шиг ингэж харагдаж байна тийм ээ. За хэрв та одоо эндээс харахаар одоо их broken heart болсон, их гомдсон, шаналсан одоо нэг хүнээс салах энд бас нэлээд бас дуйлантай салалт ч юм уу ингэж харагдаж байна л да. За тэгээд ер нь 7 дугаар сард таны амьдралд бас их чухал юм байна гэж гарсан байгаа шүү. За тэгээд энэ 7 хоногт одоо та нэг short journey харагдаж байна. Тэгэхээр зэрэг найз нөхөд хамт олонтойгоо аялал зугаалганд явах үеэр хүнтэй танилцах юм уу? Айл эсвэл ямар нэг замд энд тэнд явж байгаа танилцах юм уу? Нэг иймэрхүү юм харагдаж байна. За энэ шинэ хүн одоо сайхан сэтгэлээ чинь сэргэнэ л гэж байна. За мөн одоо за энэ одоо нэг хүнээс одоо нэг салсан жигтэйхэн гомдсон шаналсан юм харагдаад байна л та. За тэгэхээр зэрэг энэ дээр энэ салалтаас одоо танд одоо хүүхэд шуухудтай бол одоо хүүхдийн мөнгө төгрөг юу гэдэг вүлээ тэтгэвэр тэтгэмжийг хүлээж авах эсвэл одоо энд бас орон гэрний маргаан харагдаж байна те. Ийм юмнууд байгаа бол энэ 7 хоногт бас шийдэгдэж төгсгөл болно гэж ойлгох. Тэгэхээр энд одоо дандаа таны талд шийдэгдсэн одоо мөнгө төгрөг эд материал сайн сайхан юмнууд харагдаж байна шүү. За мөн энэ дээр одоо ажил дээр одоо цалин хөлсөө авч чадахгүй байгаа, хүлээж байгаа иймэрхүү улсууд бол сайн мэдээтэй гэж ойлгоорой. За ерөнхийдөө бол энэ 7 хоног нэг гинт тэндээс гинтийн сайхан мэдээ дуулсан, мөнгө төгрөг орж ирсэн ийм сайхан 7 хоног байх нэ. Мөн энд одоо чухал үйл явдал нь одоо шинэ хайр сэтгэлтэй очих тийм ээ. Хүнтэй танилцсан ийм байх нэ. За тэгээд яг хөө энэ дээр шинэ хүнтэй танилцаад одоо сайхан бие бинийгээ мэдлцүүлэх зүгээр юм байна л гэж байна тий. За тэгээ би хэлсэн энэ салалтаас орж ирэх зүйлүүд орж ирэх мөн одоо энэ дээр бас юу харагдаж байна гэхээр зэрэг одоо өвлөж авсан өв хөрөнгө өвлөж авсан юм уу тийм юм шийдвэр гарч одоо танд гар дээрх чинь ирэх ч юм уу иймэрхүү юм харагдаж байна. За мөн одоо энэ дээр бас ер нь нэмэлтээр хэлэхэд ерөнхийдөө амьдралынхаа балансыг сайхан тохируулаарай тийм ээ. Хит их ууж идэх, хит нэг талыг баримтлах тийм ээ. Аль эсвэл бол одоо хит одоо гэрээсээ орж гарахгүй байх ч юм уу тийм ээ. Ерөнхийдөө нэг иймэрхүү баланс нь жоохон алдагдсан байгаа. Ер нь энэ салсан нийсэн иймэрхүү асуудал сэтгэл хөдлөсөн зүйлс их байна. Энэ дээр бас жоохон анхаараарай гэсэн байна шүү. За 7 дугаар сар чухал гэж хэлсэн тийм ээ. За ийм мэдээтэй юм байна. За ингээд та бүхэндээ шинэ 7 хоногт амжилт хүсье. За мөн одоо хоббийн уншлага сонирхож байгаа бол миний Facebook page Монгол Стар тайруудаар орж одоо мэдээлэл аваарай. За ингээд баяртай.